Арай ингээд гоё. Үнэхээр гоё хөөрхөн газар хүрээд ирсэн байна. Энэ хараач тээ. Окей. Good. За тэмдэмүний нэгэн хэсэг энд байж байна. Нөгөө йога шиг байшин, йога шиг юм хараа. Яг хоолын зөөгөө өглөөний хоол. Ингээ хийчих чинь. Яашин байгаа юм бэ. Доктор тэгээд нөгөө хоолоо хийдэг. Харин тийм. Энэ ийм болцсон юм. Манай Монголд бас ингэж байгаа шүү дээ. Гоё юм аа. Стэ бүх юм л йога. Хогоочин йога. Нара хогоочин йога. Хүүхдүүд нь йога. Тэр мотортой ирчихсэн. Тий, тэр хараа. Оо, тэр хараа юугаа гурдаа зурж байна. Окей, хаан суух юм болоо. Ойна, яаш өгөөе. А? Into a buffet. Хана? Buffet. Бафон. Buffet. Буфет одоо ингээ хоолоо сонгоод иддэг. Тийм байна. Ой, тийм байна. Тэн дуудаад аав нэрэг. За, латай чинь энэ Disney чинь энд Жамшилийн гурваар гарах юм байна. Ингээд энэ буддагийн тосгон. Ингээд тэр чигээр одоо эн чинь одоо бүгдөө л одоо йога шүү дээ. Йога. Айлгүйт чи яго. За хилээ за. Юу лээ? За тэр юу юм бэ? Gray of the step. Оо, нэг ламнар штэ. Солонгосын. Гахаштай. За яг хуу эхлээд үгээс нь харах юм бол Будда гэдэг чинь өөрөө бурхан гэсэн үг бол биш юм шиг байна. Энэ ингээд бид нар бурхан гэж орчуулсан. Гэхдээ буддын шашныг харах юм бол ялангуяа хоёулаа энэ ярьж байгаа нэг буддизм тий яг энэ Будда Сиддхарта гэдэг Будда Сиддхарта Шакьямуни гэдэг анх нөхөр анх 2500 жилийн өмнө бүтээсэн энэ шашныг харах юм бол энэ чинь өөрөө айгүй атеист шашин. Яагаад тэгэхээр ямар нэгэн ертөнцийг үзэх үзэл ч юм уу ямар нэгэн одоо энэ тухайн шашныг одоо монотеист үгүй юу гэдээ харах юм бол тийм юм байхгүй тийм энэ шашинд ямар нэгэн дээд тэнгэр дээд бурхан гэдэг зүйл байдгүй тийм үү одоо ямарваа нэгэн юм онцгой хүч чадалтай тийм супер ватер юм уу нэг тийм нөхөр байгаад ид шидж байхгүй тэгэл тийм юм байдгүй ямар нэгэн ид шид байдгүй за яг орчин үед нөгөө энэ буддагийн юм маань хоёр салсан гэж өмнө ярьсан. Тэгээ хоёр салсан дотроо дахиад улаан юутай, шарын юутай гэдэг ингээд салсан. Тэгээ их хүлгэн баг хүлгэн янз янзаар ингээд олон урсгалууд бий болоо явсан баг. За ингэж урсгалууд бий болоо явж байхдаа мэдээж одоо гигантнүүд гэдэг ч юм уу, бодистванууд тий мөн янз янзын чөтгөрүүд одоо чөтгөрч гэсэн өөрөө ясам дээр энэ дэлхийн ертөнцид бидэртээ цуг амьдарч байгаа. Тэгээд тэр одоо үхэх төрөх дахин төрхийн зовлонт хүрднээс самсараагаас басл ингээ гарах гал явж байгаа амтан гэж байгаа байхгүй чаавас. Гэтэ яг чөтгөр бол арай илүү муу үлийг хийсэн учраас ингээ чөтгөрийн төрлийг болоод төрцөн байна гэд ийм маягаар ингээ баяжуулаад явсан байна. Магадгүй яг философийн түүхийн үүднээс нь харах юм бол Будда одоо бод модны дор гэгэрлэг олсон тэгж яхад нь ингээ те хүсэл шунал одоо ингээ гурван чөтгөр ирсэн гэдэг. Гэтэл бол яг философийн үүднээс тэр бол чөтгөр биш хүн нөгөө нэг өөрийнхөө хүсэл шуналлуудыг анзаарч эхэлж дээ те. Би ер нь яагаад одоо гоё машин авах гээд гэдэг чинь. Би ер нь яагаад ингээ гоё байр авах гээд юм бол тэрийг анзаарч эхэлж байгаа философийн үүднээс бол ингээ гэгэрл рүү очих нэг зам руу явж байна. Шашны үүднээс нь харахаар тэнцээ ингээ хүсэл шунал гих мэт шүү. Би нөгөө нэг үлцэн хоёрын нэрийг яг одоо орж ирдэг нь англиар орж монголоор орж ирдэг. Тэр хэд маань чөтгөрийн дүрээр ирээд тэгээ ингээ буддаг одоо хуурах гад
хуураад энэ яг гэгэрсэн хүн мөн үгүй юу шалгаж яана гэж тэгэж ярьдаг те. Тэгэхээр яг аль нь ч үнэн байж магадгүй. Гэхдээ шинж тухаан хүний өнцгөөс харах юм бол мэдээж тийч юм чөтгөр мотор гэдэг юм ид шидтэй юм байхгүй тийм үү. Байсан бол бид өнөөдөр үжээ олоод мэдчихвэсэн тэрийг. Тэр бол харин ч илүү магадгүй муу хүмүүс отсон байж болно тий. Буддаг шалгах гэж. Магадгүй буддаа өөрөө өөрийнх нь дотгошоо өнгөжсэн учраас өөрийнх нь тэр хүсэл шунлыг илүү ингэж өөрөөр хараад тэрнээсээ огоорч чадтыг тачаал тий. Тачаалгаар огоорч чадсан байж магадгүй. Гэсэн байдлаар харах юм бол нэг өөр болж байгаа. Тэгэхээр энэ тэр бод модны доор 36 наснда баха гэгэрсэн тий 32-оос 36 наснда гэгэрсэн гэж энэ гэсэн энэ хүн одоо залуу байна шүү дээ тий одоо бол ингээ бидний миний үеийн барыг залуу байхгүй удаа барыг миний насны дээр гэгэрсэн юм аашаа тий ааха сайн л байгаа юм тий сайн юм аа яана залуу маань өнөөдрийн энэ Григорийн тооллын бас өмнөх 5-аас 6 дугаар зуунд төрсөн. За ингэж төрөхдөө айгүй баян айлын айл төрсөн Шакия гэдэг овог байсан ба. Одоо монголчууд бол нөгөө дээр үед зүрхэн энэ төр гээл татар гээл ярьдаг штэ тий. Тэрнтэй адилхан овогд төрсөн. Тэр овогийн хааны хунтааж болж төрсөн. За буддаг төрөхөөс өмнө болсон янз янзын домог байдаг. За энэ домгуудыг бас үннөө худлаа юу гэдгийг мэд хэцүү. Ягаад тэгэхээр буддаа гэдэг онцгой хүн төрлөө тэр онцгой хүнийг дараа нь онцгойгоор түүхийн бичгтээ бүх юмыг онцгой болгодог л хэвгүй. Зүгээр бид нар ясамын дээр нууц тавьж байгаа харах юм бол бас тийм. Чингис хааныг нас барсны дараа нууц тавьж бичсэн. За Чингис хаан бол онцгой агуу хүн байсан. Тэрийг дараа нь хүүхдүүд болон түүхчдийн үгийн сонсож нууц тавьж бичсэн байна. Тэнгүүс нууц тавьчаа дээр юм Чингисийг шидсэн үлгэрлэг юмнууд маш их байдаг тий. Одоо мань нөхөр зүхтаж явж байгаа л нэг агууд очиод гарах гэсэн чинь ямар нэгэн байдлаар тэр агуугийнх нь хаалга нь ингээл том булч чулуугаар хаагдцсан тий 3 хончаал дахиад чинь нөгөөх нь байхгүй болсон. Гэх мэт одоо ингээд Чингисийг одоо энэ агуу хүн шүү гэдэг юм тэнцээ өрөлтүүдийг тавьж эхэлж байгаа байхгүй шатраар бол тий. Тэрнтэй адилхан буддад ч гэсэн тийм домгууд юм. Буддаг төрхөөс өмнө эхнэр нь одоо тий нөгөө нэг ээж нь буддагийн ээж гэсэн амар юм заан зүтлээ. Тэр заан нь юм 6 соёотой заан зүтэлсэн гэж байна. Тэр нь өөрөө ерөөсөө миний хүү онцгой байхын бэлэгдэл юм байна гэсэн юм мессеж байсан гэсэн юм таамаг байдаг. Нөгөө талаас эхнэр нь жимэрсэн болцсон тий буддаг ингээд төрхийг хүлээгээ байжсэн чинь нэг даяанч тааралтаад тэгээ ингээд эхнэрийг харсан шууд ойлгосон байна. Тий ингээд тэр хоёр тэр очиод хоёрын хүү ерөөсөө хунтааж болохгүй. Таны ингээд хаан ширэгч гэж өв залгамжилж авч явахгүй. Наад нөхөр чинь ерөөсөө нас бийд хүрээд гэрээ орхиж яваад тэгээд даяанчуулаад бидний энэ самана хүмүүс буюу энэ даяанч залбирдаг энэ хүмүүсийн маш олон жил хүлээж исэн тэр онцгой нэгэн болно. Тэгээд бидрийг гэгэрэлд хүргэх тэр онцгой одоо chosen one matrix-ийн нөгөө matrix-гийн киноны хэллэгээр бол тэ сонгогдсон нэгэн chosen one гэж хэлдэг шүү дээ. Тийм тэ сонгогдсон нэгэн болно гэж хэлсэн ба. Тэгсэн энэ нь аавд нь таалагдаагүй. Ягаад тэгэхээр энэ хоёр ч ерөөсө хүүхдтэй болох гэж маш олон жил хүлээгээд хүүхд олохгүйсэн байхгүй айгүй харамсалтай. Гэтэл манай хаан ч нөгөө өв залгамжлах те удам яах гэдэг үлээ. Судраа залгуулах, үргэлжлүүлэх тийм хүү хүлээгээд байдаг. Тэгсэн байдгүй. Тэгээ ингээд юм хэцүү байдалд орсон байсан. Хаан тэнцээ юу гэж хийцэн гэхээр за миний хүүхэд төрн би ингээд юм тусгай ордон барьж өгөн. Тэр ордон нь бол ингээд орчин үеийн зүгээр хөгжилтэй хэлгээр хэлэх юм бол нөгөө нэг англи хэлний вакуум сургалт гэдэг шиг бүх юмнаас ингээ вакуум болцсон. Ямар ч тийм гадны хүн тийшээ ордгоо тий. Зөвхөн сонгогдсон зарцнаар сонгогдсон хүмүүс л тийшээ орно. Зөвшөөрөгдсөн хүмүүс л ордог. Тийм юм ордон барьж өгсөн байна. Хүүхдэд зориулаад. Тэг ингэж ордон барьж өгсөн юунаас л ерөөсөө сэргэлсэн мэхээр ерөөсөө буддаг хол явуулахаас сэргэлсэн. Яагаад тэгэхээр нөгөө даяанч самана маань хаанд юу гэж хэлсэн мэхээр эн чинь ерөөсөө ингээд амар өндөр ийм оюуны чадамжтай тий сэтгэлийн ийм гэгэрэх чадамжтай ийм хүн ингээд зовлон гэдэг зүйлээс бидрийг гитэлгэн. Тэгэхдээ энэ хүн чинь зовлон өөрөө ойлгоно гэж хэлсэн. Тэгсэн аав нь тийч хүүхдээ эрхлүүлж байгаа байхгүй. Өө яа энэ хүүхдэд би ерөөсө зовлон үзүүлчихгүй өсгөчих юм бол ер нь бүх гэр бүлийн аав ээж нарт хийдэг байх тийм хүүхдээ зовоогод гэдэг хүн бол байдаг баг. Нүдний цэцгийн мэт хайрлсан байна. Тийм нүдний цэцгийн мэт ингээд өсгөчөө ерөөсө. Тэгэхэд энэ хүүхэд зовлон мэдхгүй юм чинь гэрээсээ явахгүй юм чинь
ингээ хаан ширээг мань аваад цаашаа амьдрах юм байна гэж бодсон байна. Яг логикийн байж болох л бодлоо байсан тийм. Тэнд нэг лам хүүхдтэйгээ хамт амьдарч зэргээр нь хийчихвэл болчих штэ тийм. Тэгээ болчихно гэж бодсон. За одоо ингээд хоёлаа хамтран ажиллагчаа ярьчаад тэгээ үргэлжлүүлээд будтай төрөөд яг юу болов гэдэг юм ярьцгаая тийм. За будтай төрөөд биш. Будтай маань мэдлээ тэгээд уучлаарай. Мая гэхээсээ мэдлээ да. Тий. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар манай худалдаа үйлчлийн банк маань од мөндөртэй шинжлэх ухааны танин мэдхүйг одоо дэмжиж хамтарч ажиллаад байгаа. Тэгээд үрждэг сар гэдэг яг одоо энэ таны хадгалсан хуримтлалыг үржүүлж өгөх юм сарыг яг одоо санал болгоод байгаамаа. Тэгэхээр худалдаа үйлчлийн банкнаас хэд хэдэн одоо мөнгө хадгалах юм боломжуудыг та бүхэнд санал болгоод байгаа. За үүн дотроо бол хариултаа хадгалъя гэдэг маш юм одоо тав тухтай үйлчлэгийг та бүхэндээ бас танилцуулаад байсан. За тэгэхээр хариултаа хадгалъя гэдэг үйлчлэгийг та бүхэн онлайнаар авах боломжтой болсон. За онлайнаар аваад за үүн дотроо одоо өөрийнхөө картгүй бол карта захиалаад за нэмэх нь одоо энэ хадгаламж хийх карта бас мөн холбох энэ бүх үйлчлэгийг ингэж онлайнаар та авах боломжтой болсон. За тэгээд яг энэ хариултаа хадгалахын үйлчлэгэндээсээ 25,000 төгрөг одоо хүртэл хуримтлалыг хэрвээ та үүсгэж цаацсан болвол худалдаа үйлчлийн банкнаас одоо нэг удаа таны энэ 25,000-ыг 2 дахин үржүүлж өгье буюу 50,000 төгрөг болгож өгье гэдэг ийм урамшууллыг яг одоо зарлаад байгаамаа. Тэгэхээр энэ урамшуул маань 4-р сарын 12-ыг хүртэл явагдах тул та яг одоо хадгаламж бас нэхэр төлж санаж байсан бол энэ урамшууллыг бас тайлбарлуулаад гэх юм уу те өөрөө өөртөө бас мотивац өгөөд гэдэг шиг одоо яг одоо бас энэ онлайнаар нь юм уу эсвэл өөртөө ойр байрлах худалдаа үйлчлийн банкн дээр очиод энэ үйлчлэгийг бас аваарай гэж уриалж байна. За яг урд өмнө бас энэ хариултаа хадгалахын үйлчлэгийг идэвхжүүлсэн хүн байх юм бол бас илүү дэлгэрэнгүй мэдээллийг худалдаа үйлчлийн банкныхаас асуугаараа яг бас тайлбарлах гэхээр худалдаа үйлчлийн банкны тейлер шиг болох гээд бас цаг орох гэдэг шиг байна тийм ээ. За тэгээд ямар ч байсан маш гоё үйлчлэгээ байгаа. Одоо аливаа нэг зүйлд гоё ингээ савыг бэлдээд өгнө гэдэг бол одоо хамгийн бас чухал нэг хэсэг нь байдаг. Тэгэхээр энэ хариултаа хадгалахын үйлчлэгийг та бүхэн 4-р сарын 12-наас өмнө аваад одоо энэ гоё үржих сард нь хамрагдаарай. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 1819-77 гэсэн худалдаа үйлчлийн банкны лавлах утас болон за сайтаас нь дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. www.tdbm.mn гэсэн энэ хаяг байгаа. За тэгээд худалдаа үйлчлийн хамт олондоо шинжлэх ухааны танин мэдхүйг дэмжиж хамтарч ажиллаж байгаад нь маш их баярлалаа. Баярлалаа. Одоо энэ уул нь нөгөө хариултаа хадгалъя тэгээ ингээ бутархаа мөнгөө хадгалъя гэдэг байгаа шүү дээ. Тэрийг нь өмнөөс нь хийгээд өгье гэдэг. Тэрийг харах юм бол нэг бодлоо айгу буддист байдлаар мөнгө хадгалах арга байна. Яг тэгэхээр бид нар ингээд ихэвчлэн нөгөө мөнгө хадгалахдаа шунал хүсэл гэдэг хоёр юмнаас болж мөнгө хадгалж байна тий. Тэгээ ингээд тэгэхээр дандаа хүсэл төрлөө тэгээ шунал гарч ирлээ. Тэгэнгүүт би ингээд сарын цалингаасаа нэг тэдэн 1000 төгрөгийг тэдэн 100,000 төгрөгийг яг тийш ингээд зориуд хийн тийм. Тэгэнгүүт миний шунал яаж яах вэ? Тэр ирээдүйд ингээд их болох хэвээр тий. Тэгээ нэг юу авдаг чинь шинэ гоё ноутбук авдаг чинь утас авдаг ч юм уу тий. Тэгээ ингээд нэг юм хүсэл шунал ингээд яваад байдаг. Тэгэнгүүт хариулт гэдэг чинь болохоор ингээд миний яг тэр хүсэж шунж байгаа юм биш шүү дээ тий. Би юм авлаа буцаа дандаа нэг тодорхой мөнгө ирлээ. Тэрийг хадгалчихна гэдэг чинь би амар юм руу ингээд шунж хүсээгөө хадгалж байгаа. Тэр айгу буддист байдлаар мөнгө хадгалж болж байгаа байхгүй тийм чи. За тэгээд өмнөх буддагийн ярилцлагаа оръё. Буддаа маань ингээд хорвоод мэндэлж байгаа тийм үү? Төрсөн. Тэрэн дээр бас ингээд янз янзын домог гэдэг. Юу вэ гэхээр ингээд төрхтэй айгу гоё аавратай. Нэг аавра гэдэг юм гэрлэн бүрхүүл гэдэг нэг юм яриад байдаг шүү дээ хүмүүс. Тийм ингээд гэрэлт юм төрж исэн гэдэг. Тэр одоо яг хуу мэдээж гэхдээ тэгж удаан хүлээсэн хүүхэд бол хүн болгонд л гоё гэрэлтэж байгаа харагддаг. Чи ингээд миний хүүхэд ч гэсэн гэрэлтэж байсан тийм чин ээжтэй хөрхэн харагддаггүй одоо үр төлөв гэж юу хүүхэд гэж юу байна. Тэгээд аав ээжтэй шүү дээ. Тэгээ ингээд тэгж тийм домог байдаг. Нөгөө бас нэг домог нь юу гэхээр ингээд буддаг төрөхөд тухайн орчмын нутаг дэвсгэр нь ингээд амар гоё цэцэгнүүд нэг лотос цэцэг гэдэг шүү дээ. Тэр цэцэгнүүд ингээд дэлбэлсэн юм байна л да. Тэр нь ингээд айгу энэ хорвоод энэ самсараад те айгу чухал хүн ингээд мэндэллээ гэдэгт ингээд бэлгшээж тэр цэцэгнүүд хүртэл тэнцээ ингээд хүндлэл үзүүлж ингэж ийсэн гэдэг. Тийм ингээд янз янзын домог байдаг байгаа. Яг түүхийн зарим баримтыг харахаар магадгүй хүндрэлтэй төрөлт байсан байж магадгүй гэсэн.
баримтаас байдаг юм бэлээ. Тэгээ нөгөө намайг чи их сурвалжаа хаанаас авсан гэдэг хүмүүс би шууд яасан нөгөө англи их сурвалжууд авсан. Буддагийн тухай бүр ингээд Буддагийн амьдрал, Буддагийн origin гэдэг Оксфордоос гаргасан бүр монограм юу байгаа. Номнууд байгаа. Ямар гоё. Миний их сурвалжийг асуумаар бол тэр номыг уншаарай гэж хэлье. Тэгээд тэр номнуудыг харж хэрэгтэй. Дээрэс нь одоо зүгээр уран зохиол байдлаар Буддагийн түүхүүдийг бичсэн номнууд ч байна. Одоо Херман Хесseгийн чинь Сиддхарта гэдэг богинохон 150 хуудастай ном байдаг жижигхэн. Яг буддизмын тухай орчин үеийн өнцгөр харъя гэх юм бол тэрийг л уншиж байгаа хэрэгтэй. Тэр бол уран зохиолын хэлээр бичигдсэн учраас айгүй гоё ном байдаг байхгүй. Би тэгээ нэг 2-3 жилдээ зүгээр хаяа нэг хардیں۔ Тэр номыг. Тэгэхээр ингээд янз янзаар тэр ингээд нөгөө би ямар амьдрал туулсан, ямар өнцөг, ямар туршлага, хуримтлалцаас шилтгаалаад тэр номны зарим хэсгүүд нь өөр харагдаад идэг юм. Одоо онцгой номнуудын нэг. Тэгэхээр тэрийг бас манай сонсогч нар сонирхох юм бол тэр номыг уншиж болно. Интернетд бол үнэгүй байдаг. 100 жилийн өмнө бичигдсэн ном. Нэг интернетээс үнэгүй татчих аваа уншиж болно тэр номыг. Аха. Одоо бид нар чинь нөгөө нэг Буддаа гэхэр л одоо юу гэдгийг цэцэг дэлгэрсэн байдаг юм уу, гэрэл цацарсан гээл одоо нэг учир битүүлэг те яагаад гэдэг асуултанд ингэж хариулагдахааргүй одоо иймэрхүү зүйлүүдийг ингэж ярьдаг. Гэхдээ эн чинь хүн л байсан тийм үү? Хүн л байсан. Чингис хаан ч гэсэн хүн байсан. Яг ямар учиртай юм бэ гэдгийг одоо нөгөө нэг rational-аар гэдгөө те ингэж ярилцаж ойлгохын төлөө бас энэ ярилцлагыг хийж байгаа. Одоо жишээлбэл тэр цагаан сарын бас хэдний өдөр золохгүй гэл нэг лам хүн хэлдэг. Тэгэл ямар учиртай юм яагаад гэвэл угаасаа тийм ч байд юм уу те нэг иймэрхүү юм бүрхэг хариулт ирдэг. Тэгэхээр өнөөдрийн яриаг бол нэг Буддааг дахиж үтэх гээд байгаа да бас биш. Энийг зүгээр ойлгох гэж те ямар мэдээлэл үлдсэн байдгийг, ямар домог үлдсэн байдгийг тэрийг л одоо яг мэдэх гээд байгаа гэж бодоод байгаа. Би бас сая нөгөө нэг манай хүүхэд ч гэсэн гэрэлцэн гэдэг дээрээс ингээд өөрийнхөө үгэн дээрээс жоох айчлаа л та хүмүүсээс бас их сөрөг сэтгэл ирэх магадaltaй. Гэхдээ яг ингэж яг зүгээр юм гоё рационалаар ингэж ярих гээд байгаа гэдгийг маань та бүхэн бас ойлгоорой. Шинжлэх ухааны танин мэдгүй сувг шүүдээ гэж. Тий, тэгээд бас яг нөгөө муулахгаагүй амар ингэж үгүйсэхгүй те. Тэрийг зүгээр үлээж явах хэрэгтэй. Тэглэх байх. За ингээд Буддаа маань төрсэн яг түрүүн хальт дурдсан хүндрэлтэй төрөл байсан байж магадгүй. Энэ нь бол яг тийм түүхийн баримт биш зүгээр яг зарим тэр монограм бичгүүд дээр харахаар ийм байсан байх магадлал байна л гэдэг юм ярьж байгаа хөөх. Жишээ нь Чингис хаан нүд атгаж төрсэн гэдэг шүү дээ. Гэтэл гидсэнд байгаа хүүхэдийн гар атгадаг булчин ажиллахгүй хөөх. Тэр булчингууд ажиллаж эхлэегүй ба. Тэгэхээр юм атгаж төрнө гэдэг чинь бас нэг юм төрөлтийн онцгой юм тохиолдол болж хувирж байгаа байхгүй тий. Тэгэхээр ийм тийм байдлаар логикоор шалгаж үзсэн байсан гэсэн. Тэгээ энэ дээр бас нэг юм Чингис хаанта бүр юм гоё нэг логик байдаг нь юу гэхээр үнэндээ 8 шарга морь байгаагүй 9 шарга морь байсан. Яасан гэсэн чинь нэг шарга морийг Чингис өөрөө унж явж исэн байхгүй юу гэдэг. Тиймэрхүү юм логик гаргалгаануудтай адилхан ийм одоо гаргалгаануудыг судлаач нар хийдэг байсан. Энийг бол одоохондоо ингээ бүрэн батлаагүй. За ингэж ярьдаг. Тэгээ ингээ Буддаа гэдэг хүүхэд маань төрлөө. Тэр гэр бүлд бол угаасаа Буддаа бол хайр аз жаргалыг авчирсан. Хаан хатан хоёр маань харин Буддааг ерөөсөө бүх хорвоо ертөнцийн нүгэл зовлон хэцүү бүхнээс тусгаарлаад вакуумжуулаад тэгээ ингээд Будд тэр ордон руу ордог хүмүүсийг бүр ингээд хитрхи хөгшүүн оруулдаг байсан гэж. Хитрхи өвчтөө хүн оруулдаг. За тэр ордон дотор хүн нас барах юм бол ерөөсөө Буддаа одоо төрсөн нэр нь Сиддхарта шүү дээ. Сиддхарта Шакьямуни. Сиддхартагаас ингээд нуучдаг тэр бүх юмыг. Тэгээ манай хүү бол ерөөсөө тэндээсээ гарч ч үзээгүй. Хорвоо ертөнцийг тэр том ордноороо л төсөөлдөг. Бүх юм нь ийм гоё гэрэлтсэн сайхан тий. Хүн тэнцээ нас бардаг, хүн тэнцээ өвдөж болдог энийг ерөөсөө мэдгүй. Тэгээ ингээд насан турш хүртлээр Буддаа бүр ханиад ч хүрч үзээгүй. Өвчөж тусаж үзээгүй. Тэгээ өөрт нь үйлчилдэг, зарц, өөрт нь ингээд ордонд нь байдаг хүмүүс нь бүгд ингээд залуухан гоё юмсаа. Нүдэн дээр нь өгшөрж байгаа хүмүүс нь аав ээж нь л байсан баг. Ийм орчинд өссөн. Нэгсэндээ ерөөсөө л одоо бөмбөрүүлсэн байгаа байхгүй манай үнэлтэй. Тэр ордон дотор хотгийн мэлхий гэдэг шиг нөгөө ордны л яг хүн болгоол бак. Тийм, ордноос өөр ертөнц байдаг гэдгийг мэдгүй хөөхд өссөн байгаа юм чинь Буддаа. Сиддхарта. За ингэж өссөөд манай Сиддхарта 18 хүрлээ. Наспэнд хүрсэн хаан нь хажуугийн юунасаа тосгодуудаас одоо гүнжүүдийг цуглуулад тэгээ нөгөө гүнжүүдийг цуглуулна гэдэг чинь яаж байгаа шүү дээ. Мань нөхөрт нөгөө нэг эхнэр олчих гээд
хатан тэгээд монголоор юу гэж хэлдэг вүлээ? Гүнж юм аа. Эхнэр барьж өгөх нь цаашаа тийм эхнэр аваал монголоор гэргээ. гоё хэлээд байдаг шүү дээ. Яа сүүлэн гэдэг л их гоё үг гэдэг юм да. Заавчлаараа марчлаа манайх. Тэгээд ингээд эхнэртэй болох гээд Сүй тавих. гүнжүү танилцуулаад сүү тавилах гээд. За тэр ингээд дөрвөн гүнж авчирсан гэдэг. Тэгээд тэр дундаас Ясудара гэдэг эмэгтэй бол манай хүнд айгүй таалагдсан. Энэ нь болохоор Колия гэдэг хажууханд нь байдаг овог аймгийн тийм ийм гүнж байсан ба. За ингээд энэ хоёр хоорондоо нийлээд эхнэр нөхөр болоод за энэ үед энэ бол ингээд энэ Буддагийн түүхийн нэг перспектив шүү манайхаа. Энэ түүхээр нь юу гэдэг вэ гэхээр энэ үед хаан алдаа гаргасан гэдэг байна. Яагаад тэгэхээр юутай болчлоо. Эхнэртэй боллоо тий. Тэгээ ингээ хаан ширээг юусэн гэж өв залгамж суух нь тодорхой боллоо. За бүр баталгаажуулсан юм юу болсон гэхээр Будда Сиддхарта маань хүүтэй болсон. Рахула гэдэг хүүтэй болсон байна. За Рахула гэдэг нь өөрөө юм амьдрал тогтох гэсэн утгатай юм уу да монголоор тий. Би бас буруу орчуулж яж магадгүй шүү. Яг гоё нөгөө нэг энэ хэлийг мэддэг хүмүүс нь засаад гоё коммент бичээд өгөрөө. Тэгээ энэ нь өөрөө бас Буддаа ингээд өөрөө энэ материаллог энэ амьдрал байгаа шүү дээ. Самсараад юм үлдээсэн нэг зүйл нь Рахула хүүхэд нь гэдгийг илэрхийлж байгаа гэсэн юм домог зүүн тайлбар байт юм билээ. Тэгэхээр юм хүүтэй болсон. За тэгээ хаан тэнцээ яасан гэхээр ерөөсө Буддаг Батаранд нь хийчлээ гэж бодож байгаа хгүй тий. Ерөөсө манай хүн юу болох нь тодорхой. Хаан болох нь тодорхой болчлоо. За тэгээд Буддаа нөгөө нэг насаараа л ингээ гуйдаг байсан юм. Тэр ордноос гарч үзээл та би. Тэгээд тэрийг нэг удаа зөвшөөрөөд чи ингээ ордноосоо гар ямар том эзэнт гүрэнтэй гэдгийг олж мэд тий. Тэгээ ингээ ордноос гарсан Буддаа. За тэгээд тэнцээ Буддаа нөгөө алдарт дөрвөн өөрийнх нь амьдралын нөгөө дөрвөн ийм одоо фейсинг нүүр тулж байгаа тий дөрвөн ийм хэцүү зүйл дөрвөн учрал. Тийм дөрвөн учрал. Гурав нь хэцүү л тий нэг нь бол юм онцгой зүйл байсан. Мэдээж эхнийх нь юу гэсэн бэхэр манай Буддаа ингээл гадуур гудамд ингээл явж исэн чинь айгүй хүнд өвдцэн хөгшин хүмүүс харсан баг. Энэ хөгшин хүн хөгшөрдөм байх гэдэг мэдсэн. Тэгээ ингээ шоконд орно шүү дээ. Тэр чинь тийм юм мэддэггүй байсан хүүхд чинь гайхаад. За ингээ явж исэн өөртөө нь адилхан бараг ингээд үеийн хүн нас орцсон тэнцээ. Эсвэл ингээ өвдцэн. Тэгин чинс юу харж ийн хөө би чи өвдөж болт юм биш гэдэг харсан. Хүн чинь хөгшөрдөм байна. Хүн чинь өвддөм байна. За төгсгөлд нь юу харсан гэхээр үхэл харсан. Хүн чинь үхдэм байна. Тэгээ ингээ ордноос нь гадаа байгаа бүх хүмүүс ерөөсөө энэ гурван зүйлдэл зовж шаналж амьдэрдэг тийм. Энэ гурван зүйлдэл банк тохиолддог ус. Өвддөг, хөгшөрдөг, үхдэг ерөөсөө. Эн чинь ерөөсөө энэ бүх зовлон юм биш. Эн чинь зовлон юм биш тийм. Сафринг юм биш тийм. Тэгэж ингэж хараад. Тэгээ ингээд агуу сэтгэлээр унтсан нэлээд хүнд болцсон нөхөр тийм. Хямран штэ чи хүн амар хямарсан ба. Ордон руугаа буцаа явж исэн чинь тэнд нэг зүгээр нэг юм орхимж хайцсан. Саманаа уухгүй нэг орхимж хайчин нэг хөгшин агуу буурал толготой үс сахлан ингээд цагаарцсан нөхөр голын эрэг дагаад нэг жижигхэн нэг юм ган жижигхэн айганд хоол идээд явж яхад нь таарлцсан. Ингээ харсан чинь нөгөө ингээ шууд харагдангуутаал айгүй энгийн те нэг юм үнтэй ч юм өмсөөгүй ихч хоол идээгүй тэгснээр нэг гол дагаа суудсан. Тэгээ ингээд айгүй юм жаргалтай одоо их тайван харагдсан байна л да манай Сиддхарта. Тэгээ Сиддхарта тэр нөхөртөө очисон чинь тэр нөхөр юм даянчилж амьдардаг, бяцлахлаж амьдардаг. Яагаад тэгж байгаа хэрэг ерөөсөө юм материаллог ертөнцийн энэ материаллог шунал хүслээс татгалцсан тий. Тэгээ ийм амьдрал нь бол өөрийг нь ийм илүү юм одоо тайван амьдрал, гоё тайван зөв амьдрал руу ингэж аваачиж байгаа гэж. Тэр нь Буддад айгу хүчтэй Сиддхартад маань айгу хүчтэй сэтгэл төрүүлэхгүй. Тэгээ бодож эхэлсэн байна. Нөгөө нөхөр чи ордон руугаа буцаад очихдоо ерөөсөө маш том даалгавар тэгээд очиж байгаа. Яг одоо нөгөө энэ даалгавар гэж яагаад хэлж байгаа хэрэг ерөөсөө бүх шашны хүмүүс шашингаа бий болгох чинь ямар нэгэн байдлаар даалгавар хийчихдэг тийм чи. За тэр даалгавар нь ерөөсөө л би хүн төрлөختөнг энэ зовлон шаналлаас нь яаж гарах вэ гэж бодсон. Тэр нь өөрөө буцаагаад бодож байгаа тэр шүн Буддаа өөрөө юуг ойлгосон бэхээр би хүн төрлөختөнг зовлон шаналлаас нь гарна гэдэг чинь би өөрийгөө эхлээд шаналлаас гарах хэрэгтэй юм байна. Би өөрөө энэ шанал гэж юу вэ гэдгийг ойлгох юм байна. Шаналлаас гарах замуудыг мэдэх хэрэгтэй юм байна. За тэгэж гарч яваад браманууд одоо нөгөө тухайн шүн нь манай Буддаа ордноо орхиж явсан нууцаар.
Тэгээ орхиж яваад нөгөө гоё үнэтэй хувцас те бүх юм хаяад зүгээр нэг юм орхимч нүмер. Нөгөө энэ юу хэлж байгаа гэхэл нөгөө материаллог шунал хүслээсээ тэгж татгалзаж байна те. Нэг гэсэндээ би ийм үнэтэй тансаг гоё хувцас өмсөх хэрэггүй. Миний хувцас намайг дулаахан байлгаад миний одоо ингээд биеийг халахалж ивэл болох юм байна. Тийм хувцас өмс одоо тийм байдлаар орхимжоо өнгөрсөн. За тэгээд үсээ тайрсан. Өөрөө юм урт үстэй их гоё үстэй байсан. Тэр амар гоё үсээ тайрсан. Өөрөө бас дахиад надаас гарч байгаа энэ гоё юм юу байхсгүй. Материалдаг юм байхсгүй. Би энээс татгалзсан. Тэрнээс татгалзаад за тэгээд одоо нөгөө гэгэрлийг хайж штэ. Зөв амьдралд очих замыг хайгаад. Тэгээ ингээд эхлээд бясалгал хийдэг, даяанчилдаг хүмүүсийг дагаж яваад. Тэднээс хэрхэн бясалгал хийх үү, хэрхэн даяанчлах уу гэдгийг сурж байгаа. За тэгэхдээ давхар мөн одоо ингээд тансаг хоол идэх албагүй тий. Би өдөрт нэг юм уу хоёр идэх болдог. За тэр нь бүр ингээд амар үнэтэй тансаг юм байх албагүй. За бүр болж игэл амтны амт таслаагүй байвал болж гин гэх мэт. Тэгээ энэ амьдралын хэмнэлүүдийг сурсан. За ингэж явж байгаа самана хүмүүс дээр очиж жинхэнэ одоо ууланд сууж бясалгах гэдэг чинь самананууд маань бол тэгдэг. Ууланд суугаал бясалгаал тэгээ гэгэрл рүү хүрэх гээд байж байгаа ийм хүмүүс аахгүй. Тийшээ очиж сурсан. Тэгээд 6 жил бясалгасан гэж. За ингэхдээ буддаа юм идээгүй те хоол идэхээ бодж эхэлсэн. Өдөрт ерөөсөө нэг юм жижигхэн усал удаг. Тэгээ нэг юм одоо ургамлын үүрч юм уу нэг юм те жижигхэн мэдээлэл болдог. Ийм байдлаар бясалгаж эхэлсэн. Энэ бол ерөөсөө маш юм экстрим нөхцөл рүү орж штэ те бясалгалын маш экстрим нөхцөл рүү ороод би гэгэрл рүү хүрэх юм байна. Тэгсэн манай хүн чинь өөрөө их ухаантай хүн байгаа байхгүй юуг анзаарсан гэхээр би ерөөсөө бүр ингээд өөрийнхөө биеийн одоо миний биеийн хэрэгцээ байгаа штэ би ядаж юм жоохон ч гэсэн энерги нөхөх юм хоол идэхгүй бол миний толгой самуурж जैन те ингээд зүг сэтгэж чадхаа болж जैन тий амиа зогоох тийм юмуд хэрэгтэй байна нөгөө талхны дөөл гэдэг штэ нэг юм ядаж нэг талхаж чирэхт тийм юм хэрэгтэй байна гэдгийг анзаарч эхэлсэн байгаа байхгүй тэгээд энэ 6 жилийн хугацаанд энийг анзаарч эхэлсэн. Мөн өөр дээр нь хүмүүс өөрийг нь шалгаж ирж байгаа. Зориуд ингээл хоол өндөртүүлдэг те муухай үлсэж өгч байгаа шүү дээ тэр чинь өөрхийн амьд. Эсвэл ингээл нүдэн дээр нь хүмүүс одоо ингээд хурцл үлддэг. Гой хүүхэн ирээл те үтдэг өөрийг нь. Тэр бүгдийг бол төвчж чадсан. Гэтэ энэ бүгдийг би төвчд бяцлах чинь би ингээд те дээд одоо самана бяцлахлаа хийж байна. Гэгэрл рүү очих гоо тий гэгэрсэн нэг юм болох гээд гэх юм да. Өөрөө бол юу гэж бодож байгаа гэхээр зөв амьдрал руу очих гээд байгаа шүү дээ тий. Тэр энэ бүх юмыг огоор тэгсэн нөгөө тарих толгоон тэмчээд хит их одоо үлсснөөс болоод тэр чинь ингээ зөв ажиллаж чадхаа болж байгаа хгүй. Бид нар хүртэл нэг юм 24 цаг хоолгүй явчихад яадаг вүлээ тий. Толгой тарих тэмчээ бүр ингээл манарч эхэлдэг шүү дээ юм чинь бүр. Ийм байдал руу орсон. За ингээд буддаа маань самана нарыг орхиж яваад тэгсэн самана нар маань манай Сидхартад айгуу дургуун анц. Ерөөсөө уул нь ингээд Сидхартад айгуу их юм найдвар тавьсан байсан. Энэ л те энэ залуу л тийш бидрийг дагуулах юм гэсэн. Нөгөөх нь энэ бас буруу байна. Энэ болохгүй байна гэдэг. Яагаад гэж асуусан чинь гэгээ одоо энэ зам руу зөв зам руу явхад бид нар хит нэг талыг барьж болохгүй юм байна. Буюу экстрим нэг талыг хийж болохгүй юм байна. Хит хүн алаад ингээд тулгаад зэлгээ хийгээ яваад ич болохгүй. Дээрэс нь хит бүр ингээ хоол идэхгүй ингээ те бүр ингээ хит яг энэ эсрэг экстрим рүү очиж болохгүй юм. Зөв зам юу юм бэ гэхээр магадгүй бидрийг энэ яг алтан дундаж гэж хэлдэг штэ юмд те олчийг бариад явж явах хэрэгтэй байна гэсэн зарчмыг өөртөө суулгаад тэгээ ингээд өдөрт яг өөртөө болсон хэмжээндээ хоол иддэг те туслах хүн ингээ хүнээс өөрт нь юм хэрэгтэй болох юм бол хүнээс юм гуйдаг яг ингээ юм энгийн байдал. Гэтэ тэрийг хэтрүүлэхгүй. Одоо шинэ хэтрүүлнэ гэдэг нь юу гэхээр өөртөө ямар ч шаардлагагүй хувцас авахгүй ч юм уу тий. Шаардлагатай хувцсууд нь байж хахад л болж идэг ч юм уу тийм. За цадсан бол нэмж идэхгүй гэдэг ч юм уу тий. За ингээд өөрийнх нь оромж нь өөрт нь болж ивэл болоо. Бүр ингээл амар том орд харш тий ямар ч шаардлагагүй өөрт нь. Тэр зүйлүүдийг би хийх хэрэггүй юм гэсэн. Ийм байдлаар явж байгаа. Түүнээс биш бүр ингээл хаяал гэрд суугаал те нэг юм лаглаг хүмүүс үүдэг штэ нэг юм тэнэгс нэг хэдэн жилийн өмнө нөгөө нэг лам байсан штэ нэг газар очиод хэдэн жил бяцлахлаа ч гэх шиг те нэг сонин юм яриад тийм экстрим рүү очихгүй байхгүй тэгж яваагүй яг ингээд түүхийг харах юм бол тэгснэ нөгөө лам нь тэгж бяцлахснаа нэг юм үн чулууны дэлгүүр нээж мэдчихдэг те
нэг экстремээс нөгөө экстрем рүү явж байгаа байхгүй юу? Тэр бол Будда маань бол тэгээгүй. За энэгээр тэр ламыг би шоодлоогүй шүү. Зүгээр л нөгөө нэг жишээ аваад ярьчлаа. За ингээд экстрем рүү орж болохгүй мэн. За ингээд суралцаад явж байгаа алтан дундчийг барь. Тэгэж явж исэн чинь Буддагийн одоо ингээд манай Будда 30 гарцсан явж байгаа. Амар гоё ийм агуу гоё мод харагдаж байна. Агуу гоё ийм өргөн одоо тий мөчөртөө салаата агуу гоё мод. За өнөөдөр бол тэр модыг бод мод гэж нэрлэдэг. Тэр модны доор очиод бясалгасан Будда. За ингээд 7 хоног бясалгасан буюу 49 хоног бясалгаад энэ хүмүүс жинхэнэ утгаараа энэ одоо самсараагаас гарах буюу үхэх, төрөх, дахин төрхийн энэ амьдралын хүрднээс гараад дахин төрөхгүй болж байгаа тий. Тэгээд нөгөө хүн болгоны энэ шунлаас бас гараа явчихж байгаа. Хүсэл шунлыг хүсэл шунал бол зовлонгийн үндэс юм байна. Энэ одоо нөгөө хоёул өмнөх дугаар дээр ярьсан шүү дээ 4 дука байгаа тий. Зовхон үнэн, шаналх нь үнэн. Гэтэ энэ хүнээс болж байгаа учраас энэс гитлэх нь үнэн гэдэг. За энэ дөрөв үнэн юм байна. Төгсгөлд нь энэ дөрвөөс гитлэх 8 зам буюу одоо 8-fold path гэж байгаа тий. Гэгэрэл түрэх 8 зам гэдэг. Энэндээ хүрсэн баг. Ингээд Будда маань гэгэрэл түрээд одоо гэгэрсэн нэгэн болоод буюу жинхэнэ утгаараа Будда болж байгаа. За энэ Будда гэдэг маань өөрөө бурхан биш үү? Нөгөө нэг энэ ертөнцийг бүтээдэг бүхнийг чадагч бурхан биш. Будда гэдэг бол өөрөө гэгэрсэн хүн тий. Энэ одоо chosen one, матрицын хэлгээр бол chosen one. Энэ хүн бол энэ хүсэл шунлыг зовлонг ойлгоцсон, зовлонгоос яаж гарахаа мэдсэн. Тэгээд илүү дутуу хүсэл шунал байдгүй. Тэгээд тэнд байгаа нэг юм ланд 200 руу явж мавдаг юм зарим төрлийн хүмүүс байдаг тий. Тийм биш болцсон тий. Ерөөсөө өөртөө байгаа бүх юмдаа л сэтгэл хангалуун байна гэдэг юм гоё үг гэдэг шүү дээ. Тийм болцсон хүн байхгүй. Тэгээд хамгийн гол нь юу вэ гэхээр хүн бол ерөөсөө нэг бол өнгөрсөнд амьдраад байдаг. Би өнгөрсөнд тэгчихгүй яв. За би бол амар тэгдэг төрлийн хүн. Бүр ингээ хар багасаа дандаа ингэж өнгөрсөн рүү ингэж тарих толгой явдаг. Яаж ч нөгөө ингэж ой санамж тэгж ажилдаг. Ерөөсөө өдөр хоногтон толгойн дотор орж ирдэг. Тийм хүн. Тэгсэн нөгөө талаар өөр хүн бусад хүмүүс яаж зовдөг гэхээр би нэг ирээдүйд нэг тэгчих юмсан тий. Би нэг тэдэн сая төгрөг, тэдэн доллар, тэдэн 100 сая төгрөг хадгалах юмсан, ингэхимсэн. Ирээдүрөө санаа зовддаг. Нөгөө өөрт нь байхгүй ирээдүрөө санаа зовдөг. Нэгсэн өөрт нь байхгүй буюу яг одоо өөрт нь ирээгүй байгаа ирээдүй байхгүй. Өнгөрсөн болох нэгэнд болцсон тэрийг би өөрчилж чадахгүй гэтэл тэр нь ингээл шаналал ингээл санаа зовддаг. Тий. Би бол бүр ингээд маш их тэгдэг. Одоо ч гэсэн ингээл тий сарын өмнө ингээл Монголд явж байхдаа жоохон ингээд онцгой болцсон. Угаасаа хүний сэтгэл санаа ч гэсэн янз янзаар хөвөрдөг байсан бай. Тийм болцсон байхдаа ингээд алдаа гаргацсан. Тэрийгэ бодоол хүн шаналал яваалаа байхгүй. Тинчээ хүн ингээд тэгчдэг. Энэ хоёрд юусоо хүн ингээд ороогдоод шаналаад байт юм. Тэнгүүд Будда болох буюу гэгэрсэн хүн маань юу хэлж байгаа гэхээр ерөөсөө л энэ хоёрт амьдрдаг буюу өнгөрсөн эсвэл ирээдүйд амьдрдаг харин яг одоод амьдрдаг хүн болчихж байгаа байхгүй. Яг одоог би таашааж яг одоод би амьдарч эхлэхээр илүү сэтгэл ханамжтай, илүү ингээд тайван, илүү Будда амьдралаар амьдарч эхэлж байгаа байхгүй. Тийм хүнийг л ингээд Будда гэдэг. Түүнээс нөгөө ид шидтэй хүн биш. За Буддагийн хувьд бол ингээд яг түүхийг харах юм бол айхтар ид шидтэй түүхүүд байдгүй шүү дээ. Харин ч нэг юм тэг лаг юм бодтой тий сургаалууд хэлдэг. Тийм бодтой. Одоо юм ойлгож болохоор. Тийм учраас буддизм бол өөрөө маш атеист шашин бохгүй. Ерөөсөө ямар нэгэн агуу тэр тий ертөнцийг бүтээсэн нэг юм оршихур өгдөг. Жишээ нь өвчтөө хүмүүсийг имжлээгүй. Тийм. Мухаммед гэдэг хүн бол одоо манай Григорийн тооллын 500 оны үед амьдарч исэн. Тэгээд 40 хүрээд энэ бол өөрөө өнчин хүн байсан. Тэгээд Меккад амьдарч байгаад тухайн 40 хүрэхэд нь Габриэл гэдэг сахиусан тэнгэр бууж ирээд анхны одоо илчиллийг өөрт өгөөд тэгээд ингээд исламын шашин үүссэн. За тэгэхдээ Мухаммед бол ингээд би Габриэлтэй харьцсан буюу ингээд тэг сахиусан тэнгэрээр дамжуулж би Аллахтай харьцаж гин гэж байгаа. Аллах гэдэг энэ ертөнцийн эзэн тийм монотеист бурхантай тий. Христийн шашныг христианитыг харах юм бол Есүс Христ 30 наснда бурхантай ярьж эхэлсэн. Бурхан өөртөө холбогдсон. За тэгээд одоо Назаретийн Есүс гэдэг шүү дээ. Тэгээ ингээд бурхны сургаалыг тараасан. Гэтэ юугаар алдартай хит чид үзүүлдэг тий. Усыг вино болгож молгодог тий. Надад бол айгүй хэрэгтэй хүн байгаа байхгүй юу? Усыг вино болгож айгүй хэрэгтэй хүн байгаа тий. Винон дуртай хүн чинь. Тийм юм ид чидэд үзүүлдэг. Тэгээд бурхны илчлэлийг авчираад хүн төрлөختөнд хайр инэрлийг авчирсан чинь Ромод аваачаад яасан. Цовдлаа хийцэн. Мухаммед дээр ч гэсэн төстөө түүх байгаа. Мухаммед Меккад шудраг ёсыг нэхэж очсон. Гэтэл Меккагийнхан
манай Мухаммедийг шүүхэд дуудаад ерөөсө цаазаараа ингээ алдсан юм шиг байна. Тэгэнгүүт нь Мединаар одоогийн хижраа руу 622 он нүгээд энэ бол ерөөсө юм одоо Кураны эхлэл гэж түүхчид үздэг ийм байгаа. Манай Буддтай болохоор харин 40 хүрэхээс өмнөх нь гэгэрэл түрээд тэгээд өөрийнх нь сургаалыг тарааж явж гэлцээ. Энэгээр би Буддтай исламаас илүү эсвэл ислам нь Буддагаас илүү гэж байгаа биш зүгээр. Энэ бол түүхүүд ингэж өрнсөн байна гэдэг юм харьцангуй харьцуулалт байна тий. Тэр нь гэхдээ сайн муу дээр доор гэдэг харьцуулалт биш байхгүй. Энэ ялгаанууд энэ чинь харагдаж байгаа. Тий зүгээр л тийм байсан гэж. Тий Буддтай маань ингэж сургаал түгэж эхэлсэн. Мэдээж энэ сургаал нь маш одоо ингэж хүчтэй байсан учраас маш олон дагагч нартай болсон сангианууд буюу өнөөдөр бид нар ламнар гэж хэлдэг тий. Тэгээ энэ ламнар маань өөрөө Буддтай ямар нэг юм юу тавьж байгаа. Хязгаар тавьж байгаа. Заавал эрэхтэй бай гэдэг ч юм уу тий. Заавал эмхтэй бай, заавал баян бай, заавал ядуу бай, заавал очиж орхимч нүмер гэдэг ийм юм тавьж байгаагүй. Зүгээр л миний сургаалыг сонсоод миний амьдралын хэмжээр амьдарч болно. Хамгийн гол нь бид нар дунджийг барих хэрэгтэй тий. Хит шундал руугаа орж болохгүй, хит бас ингээ хоосон руу орж болохгүй. Ийм юм тавьдаг гэсэн. За энэ дээр миний нэг айгүй дуртай түүх үйтэй Буддагийн. Тэр нь болохоор алуурчин Ангулимала Буддагийн юу болсон гэдэг багхгүй. Дагагч болсон гэдэг. За Ангулимала гэдэг нь болохоор уул нь бол ийм мерчант буюу худалдаачин хүн байсан. Тэгээ их ухаалаг хүн байсан. Тэгээ ер нь ийм энэрэнгүй зөөлөн хүн байгаад. Тэгээд ер нь би ингээд гэгэрэлд яаж хүрэх вэ гэж санаан зовдөг, боддог хүн байсан баг. Тэгээ манай хүн тийшээ гэгэрэлд хүрэхдээ нэг ийм ламтаа очиод гэсэн. Нөгөө лам нь ловер чинь таарчихгүй. Ангуламаг юу гэж тархийг угаасан бэхээр ерөөсөө чи мянган хүн цааш нь харуулъя. Мянган хүн цааш нь харуулад хурууг нь хадгалаад ингээд мянган хүнээ алчих юм бол чи гэгэрэл рүү маш хурдан хурж болно гэж байгаа байхгүй. Энэ нөгөө нэг гэгэрэл рүү нөгөө самана нарын ингээд залбирал хитрхи сайн зүйлийг хийдэг яг экстрим нэгөөс алж тал тий хэрцгий. Тэгээ манай хүн Ангулимала маань 998 хүн алдсан. Бүр ингээ алдартай бүр юм зартаа алуурчин бүр ингээд араатан байгаа байхгүй тэнцээ бүр хүмүүс зүхтдаг энэ үнээс. Тэгээ яг ингээ хоёр амь үлдсэн. Хоёр амь үлдэнгүүт манай хүн нэг сумаар хоёр тулаа буудах гад юу дүүлүүлсэн хэр жирэмсэн хүн орооч гэж утсан баг. Тэгээд жирэмсэн хүн орооч гэд төлөвлөсөн бүр. Тэрийг нь манай Сидхартаа олж мэдээд тэгээ нэг Ангулама чинь нөгөө жирэмсэн эмэгтэйгээ хороох гээд явж байнгут Сидхартаа замын дундаас нь гарч урд нь алхаад байна гинэ. Ангулимала Сидхартаг харчаал гүүгэл ингээл гүцчих гээл те хам хурдаараа гүүгэл гэсэн Буддаа Сидхартаа ингээл 50 алхаал байхгүй хайж үтэй. Ягач гүцэхгүй. Нөгөө Сидхартаг гүцчихвэл цаана нөгөө хүүхэн байгаад идэг. Ягач гүцэж чаддгүй. Тэгээ сүүл рүү уур нүрээд би ер нь энэ нөхрийг нухаад тэгээд дараагийн нөхрийг нухая. Тэгээ бүр ингээ гүүгээд гүцэдэг. Тэгээд Ангулимала бүр бууж өгөөд ингээд Буддагаас асуусан байна. Чи ер нь хөөе зогсож болох уу те. Гүртэй ингээд аргаа орц чи зогсож болох уу гэсэн чи манай Сидхартаа юу гэж хариулсан гэхээр Ангулимала би зогссон харин чи л зогсохгүй байна гэж хариулсан. За тэргээр юу хэлж байгаа вэ гэхээр ингээд би бол ингээд ямар нэг амьдралдаа тодорхой юмнуудыг хийгээд зогссон. Тэ тэгээд өөр ингээд амьдралын юм руу орсон. Чи яагаад ингэж болохгүй гэж нэгсэндөө тэр хүнд хоёр дахь боломжийг олгож байгаа байхгүй. Энэ нь Ангулималад маш хүчтэй тусаад ерөөсө тэр өдөр энэ аллгаа зогсоогоод энэ хүн Буддагийн дагагч болсон. Тэгээд бас адилхан гэгэрэл төрж чадсан хүмүүс юм. Энэ нь ингээд надад нэг гоё юм юу санагддаг гэх юм ингээд хүн өөрчлөгдөж болно гэдгийг буддизм агуулсан харуулсан байгаа юм тий. Бас хүнийг хитрхийн өнгөрснөөр нь дүгнж болохгүй тий. Хүнийг үргэлж өнгөрснөөр нь дүгнэх юм бол Ангулимала хизэж Буддагийн дагагч болоод гэгэрэл төрж чадахгүй байсан гэдгийг харуулж байгаа байхгүй. Тэгэхээр их гоё түүх санагддаг надад. Хоёул хамтран ажиллагчаа ярьчаад нэвтрүүлэх юм төгсгөл хэсэг За тэгээ. Тий. Би Буддаг бол яг үнэнхээр одоо чин сэтгэлээсээ биширч байна өө ер нь тий. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ирээдүг өнгөлн Skytel high speed хамтран ажиллаж байна. Тэгэхээр high speed интернетийн хувьсгал одоо зурагтнаас салахгүй 100 хоног гэдэг урамшууллаа зарласан байна. Та 50% хөнгөлтөө одоо үн буюу 20,000 төгрөгөөр өндөр хурдны 100 МБ хурдтай high bundle одоо үйлчилгээний шинэ хэрэглэгч болоод 3 сарын турш Hollywood-ийн бүх шинэ киног 100% үн төлбөргүй хязгааргүй үзэх
юм боломжийг та бүхэнд олгож байна. За мөн high speed, high bundle үйлчилгээний шинэ хэрэглэгчдээс Dyson брэндийн шал цэвэрлэгчтэй тоос сорогч болон агаар цэвэршүүлэгч гэх хос бэлгийн 3 эзнийг тодруулна. За хамгийн хямдар, хамгийн хурдан өрхийн интернетийг та бүхэндээ санал болгож байгаа юм. High speed, айлбарт интернетийн явсгалыг авчирна. За дэлгэрэнгүй мэдээллийг 76 эртэгт гэсэн дугаараас та бүхэн лавлаарай. За баярлалаа. Шинжлэх ухааны танин мэдвийг дэмжиж байгаа хамт олондоо. За баярлалаа. За ингээд буддаа маань ангуламала гэдэг юм дагагчтай бас тийм. Иймэрхүү түүхүүд юу харуул ангуламалагын түүх жишээнд юу харуулж байгаа гэхээр хүн өөрчлөгдөж болно. Хүнийг өнгөрснөөр нь дүгнж болохгүй тийм. Хүнд өөрт нь тэнцээ өөрчлөгдөх одоо зориг хүсэл хоёр байвал хүн тэнцээ өөрчлөгдөж чадчих байгаа байхгүй тийм. Энэ надад бас нэг гоё таалагддаг юм. Яагаад вэ гэхээр хүн ямар нэгэн байдлаар нэг юм дээрээ гацаж болохгүй гэж боддог би зүгээр хувьдаа. Ямар нэгэн байдлаар одоо өөрчлөгдөөд тэ шинжлэгдээд өөрийнх нь бодол тэнцээ хувьсаад өөрчлөгдөж шинжлэгдээд явчих хэвээр. Энэ бол нэг бодлын ингээд шинжлэх ухаан ингэж хөгждөг шүү дээ тий. Шинжлэх ухаан алдаа гаргадаг, тэрийгэ засдаг, тэгээ дахиад шинжилдэг өөрөө. Нэг талаар энийг зүгээр ингэж хэлбэрийн хувьд адилхан юм байна гэж харж байна. Түүнээс энэ хоёр хоорондоо хамаатай гэсэн үг бол биш. Хэлбэрийн хувьд юм төстэй. Тэгэхээр энэ нь бол надад чухал санагдаад тийм. Тэгээ нөгөө нэг чи хизээ ийм болцсон гэдэг үг өгдөг шүү дээ. Хүмүүс нэг хамгийн гоё үг шүү дээ. Тийм. Тэр ингээд тийм үг сонсоод эхлээ би онцгоор боддог гэсэхгүй. Нэгсэн даа би өөрчлөгдөн шүү дээ. Одоо болохоор тэр чинь намайг өөрчлөгдөж байгааг хэлж байгаа үг байхгүй. Тэгэхээр би тодорхой өөрчлөгдөж байгаа гэдэг тэгж мэдээ. Ийм үг сонсч байвал баярлж явах хэрэгтэй. Тийм. Хүн ер нь тийм гацаж болохгүй гэж боддог л та. Тэгэхээр яг ангуламалагын түүх бас яг тэрийг харуулж. Нэг юмн дээр алуурчин дээр гацчихсан бол тэр хүн баларх байсан юм даа. Хичнээн юм одоо юм болчихсон ч хүнд өөрт нь хүсэл байх юм бол хүн тийч өөрчлөгдөж чаддаг байхгүй. Энэ түүхүүд нь их гоё байдаг. За тэгэд мэдээж буддагийн тухай бол айгүй олон түүх байгаа тийм. Бас нэг юм жоохон би бас яг цаад гүн утгын сан ойлгодож гэсэн жоохон юм хүнд түүх нь юу гэд санагддаг гэхээр хүүхдээ төрхийн хүндрэлээр алдсан юм ихтэй буддаа дээр очиод би ингээд айгүй хэцүү байна яах вэ те гэсэн чи буддаа чи айлууд руу ороод юм цэцгийн үр цуглуулаад ирээ. Гэхдээ тэр айлд чинь нэгч үхэл тохиогоогүй байх ёстой шүү. Тэгээ 3 хоног нөгөө эмхтэй нь яваад ирэхдээ нэгч цэцгийн үр авчираагүй ирдэг. Тэр нь нөгөө санаа нь юу вэ гэхээр ингээд үхэл үзээгүй айл үхэл үзээгүй юм хүн гэж байдгүй. Тийм болохоор энэ бол амьдралын тэ нэг юм жам юм аа гэдэг ингэж харуулж байгаа гэсэн санаа. Гэхдээ надад бол энэ бол агай хүндэл санагддаг л да. Надад бол үхэл бол маш хүнд санагддаг юмнуудын нэг. Хүн үхэл бол ингээд одоо айл болгон тохиолддог юм байна гэдгийг ингээ харуулсан юм янз янзын сургаалууд байдаг. Тэгээ түүхэд нь бол манай сонсогч нар дахиад тэ сонирхоод интернетээс кинонаас бүр янз янзын байдлаар унших боломжтой. Одоо ч нөгөө их хөлгөн, баг хөлгөн, данжуур эдгээр бүгдийг монгол хэлээр орчуулад гаргацсан. Энэ бол өөрөө агүй гоё түүхийн шашны үлгэрүүд гэхгүй. Тэрийг гоё уншиж болно тэ. Ялангуяа данжуурыг уншиж болно. Агүй сонирхолтой юмнууд байдаг тэр чи уншиж болно. За одоо бүр нэвтрүүлгийн төгсгөлд юу хэлэх гэж байгаа гэхээр хүмүүс ингээд сүүлийн үед буддизм ба квант физик гэдэг хольж ирдэг энэ хоёр зүйлийг шинжлэх ухааныг шашинтай хольж ирдэг. За мэдээж холилддог хэсгүүд байна. Жишээ нь христийн шашныхан бурхан бол ертөнцийг бүтээсэн гэнэ манай шинжлэх ухааны их тесрэлт гэж ярьдаг. Тэгээ иймэрхүү зүйлүүд байдаг. Тэгсэн зарим хүмүүс яаж холдог вэ гэхээр буддизмын хоосон чанар гэдэг зүйл маань өөрөө квант физикийн ажиглалт гэдэг зүйлтэй адилхан байна гэж яриад байдаг. Гэтэ ийм юм байхгүй. Буддизмын хоосон чанар гэдэг чинь ерөөсөө юу ч мөнх бус гэдгийг хэлж байгаа. Бас ямар нэгэн зүйлийг тодорхойлоход нэг зүйл цор ганцаар хангалтгүй гэдгийг хэлж байгаа байхгүй. Бэлгүүн гэдэг хүнийг тодорхойлоход дор хаяж өндөр жин тэ мэрэгжил хил ус энэ бүх зүйлүүд нийлжиж бэлгүүн гэдэг комплекс оршихуй бий болохоос биш ганц нэг зүйл бол бий болохгүй тий. За мод гэдэг зүйлийг мод оршин байхын тулд тэнцээ хөрс хэрэгтэй, навч хэрэгтэй, тэнгэр ингээ бүх юм хэрэгтэй. Энэ бүх зүйлүүд нийлжиж модыг бий болох. Тэгэхээр хоосон чанар гэдэг нь ерөөсө бүх энэ бүх зүйл үнэндээ хов хоосон байхгүй байна гэсэн. Нэгсэндээ хоосон чанар гэдэг чинь юу ч мөх байдгүй, юу ч нэг зүйлээр бүрэн тодорхойлогдохгүй гэдэг юм ярьж байгаа байхгүй. Энэ ч гэхдээ хүний амьдралын хэмнэл яриад байгаа шүү дээ. ертөнцийн тэр атом яриаггүй тий. Тэр атомын 99 хоосон гэдэг чинь хоосон чанартай ямар ч юм уу тэр чинь вакуум шал өөр юм бүр хэмжиж болдог юм байна. Хоосон чанар чинь хэмжиж болдог юм биш тий. Тэгмэд ажиглалт квант физикт ажиглалт яадаг вэ гэхээр ямар нэгэн зүйлийг би ажигласнараа хөндөж идэг тэнцээ. Хөндөд өөрийнхөө ажиглахыг хүсэж байгаа зүйлийг бий болгоод гаргаад авчдаг.
Энэ хоёр адилхан байна гэдэг. Энэ нь бол ямар ч бүр ингээд холбогдох боломжгүй хоёр юм. Яаж холбоотой байгааг би ойлгодоггүй энийг ерөөсөө. Ийм байгаа. Тэгсэн нөгөө буддизмнаас ингээд ертөнцийн дээрх бүх зүйл хоорондоо харилцаа уялдаа холбоотой гэдэг шүү дээ. Жишээ нь ингээд тэ мод ургаснараа агаарыг ингээд цэвэршүүлнэ, энэ агаарыг би амьсгална гэх юм харилцаа холбоотой. Наа чин квант сүлэлдэн буюу entanglement гэв шүү дээ гэдэг. Гэтэл үгүй. Энэ бол ерөөсөө зүгээр маш буруу, энийг ингэж холбосон ямар ч эрдэм шинжилгээний ажил байхгүй. Зарим юм буддизмын ажил байвал тэр бол физик ойлгоогүй юм гэсэн. Entanglement гэдэг бол тэр квант ертөнцид юм корреляц байна гэдэг систем байна. За корреляц гэдэг юу гэхээр магадгүй ханиад их тарж эхлэхээр ханиадны юм их тарж эхэлдэг, их зарагдаж эхэлдэг. Энэ бол шалтгаан үр дагавар биш. Энэ бол корреляц гэхгүй. Уялдаа холбоо гэдэг маань юу вэ гэхээр энэ entanglement яагаад ч холбогдох. Уялдаа холбоо гэдэг чинь зүгээр л энэ байгалийн экологийн шүтэлцээ явж байгаа байхгүй юу тэнцээ тий. Тэр бол ингээ ямар ч холбогдох боломжгүй. За бүр амар хүмүүсийн ингээ холбоод галзуурдаг юм юу вэ гэхээр квант физик өөрөө ухамсар байдаг. Ухамсар өөрөө хэмжилт хийснээр ертөнцийг буюу бодит байдлыг бий болгох юм а гэдэг юм тайлбар байдаг. За энэ бол дэгсдүүлсэн тайлбар. Мэдээж би хэмжилт хийж байхдаа квант ертөнцид электроныг жоохон хөндөдөг нь үнэн тий. Спин тодорхойг багтан дээшээ болгочдөг гэдэг ч юм. Энэ бол үнэн. За гэтэл энэ маань өөрөө буддийн одоо үзлэр ухамсарчин өөрөө ингээд ертөнцийг бий болгодог гэдэг юм та таарч ийн гэдэг. Гэтэл яг классик одоо энэ буддагийн ярьдаг гэсэн буддизмд ухамсар ертөнцийг бий болгодог. Ухамсарчин өөрөө ертөнцийг ажигладаг багаж өгөхгүй. Тэгээд ухамсар өөрөө тодорхой юм шатуудыг даваад гэгэрэл төрдөг. Тэг энэ чинь нэг нь физик систем ярьж байна. Бидний бүтээсэн атомуудыг ярьж байгаа. Нэг нь миний тарих гэдэг систем өөрөө энэ хүний амьдралыг ажиглаад юу болж байна гэдгийг ярьж байгаа. Энэ хоёр одоо яаж холбогдоод байгааг мэдэхгүй. Нэг холбогддог байх юм бол яах ёстой вэ гэхээр ямар нэгэн таамаг төвшүүлж явах ёстой ч ерөөсөн. За морил бол морь. Морь хорхоор монголчууд омгшдаг. Тэр бол бүр яалтчгүй. Ийм сайхан морин дээр ирчээ. Ингээд хаяа нэг гоё сайхан нэвтрүүлгээ хийгээл алхаж сураагүйш, явж сураагүйш гэл ингээд явж ин да. Зөндөө олон гоё юм үйл явдал болох гээд. Энэ пусан гомон гоё шүү. Нөгөө нэг пусаны энэ юу алга байна? Одоо энэ пусан буюу энэ том онгоцнууд шүү дээ тий. Тэр нэг онгоц өвлдөрлж байгаа хэсэг идэр шүү дээ. За тийм байна. За энэ тэр жигтэл пусан юм байна. Тийм байна. Тэр улаан гүр байж гэн пусан. Ингээ онгоц өвлдөрлж байгаа энэ чинь цусон суу гэдэг хинэм баталтахын ажиллаж байсан газар. Баталтах дээр ажиллаж байсан. Тийм. Энэ нөгөө нэг хараад пусан